Өдрөлгийн үеэр салбарын сайд цаашдын хөгжлийн хүрээнд 3 том зорилт тавьснаа онцоллоо. За тэрээр зам тээврийн салбарыг зөвхөн дэд бүтцийн салбар бус, эдийн засгийн өсөлт, экспорт, иргэдийн амьдралын чанарт нөлөөлөх чухал салбар гэдгийг тодтогч байна. Баганга өшөлтөөрийн Төмөр зам буюу Улаанбаатарын тойрч гарах төмөр замын ажлаа тэгшүүр ард иргэдээр сурчилж байна. За энэ ажил маань бол хамгийн чухал зүйл бол аюултай ачааг Улаанбаатар хотын дундуур нэвтрүүлэх асуудлыг нэгдүгээр шийдэж байгаа. Хоёрдугаар төвжирлийг бууруулахад маш чухал ач холбогдлын төсөл байсан. Улаанбаатар төмөр зам Монгол улсын эдийн засгийн гол толгойр болсон ачаа тээвэр, экспорт, импортын төвлөрийн ажиллагаанд байгууллагатай. Тэгвэл энэ удаагийн өдөрлөгөөр төмөр замын салбарын хөгжил, хэрэгдэд үзүүлэх үйлчлэгээний чанарыг сайжруулах чиглэлээ танилцуулж байна. Өдөрлөгийн онцлогт Улаанбаатар төмөр замын зүгээс бол нийт 68 аж ахуйн нэгжүүдийнхаа онцлогт үйл ажиллагаануудыг 7 асарт бид нар бас бэлдээд байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд Монгол улсад төмөр замын тээвэр одоо харьцангуй өсрөнгөө хөгжих ийм одоо ажлууд зохион байгуулж байна. Зам тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөгт иргэд оролцсноор салбарын байгууллагуудын үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа төсөл шинжлэлийн талаар шууд мэдээлэх боломжтой. За мөн иргэд өөрсдийн санал хүсэлт, тулгамдсан асуудлаа холбогдох байгууллагуудад хүргэх боломж бүрдэж байгаа юм а.